За өдрийн мэнд хүргэе үзэгчтэй та бүхэндээ нэг мэдээллийг хүргэхээр студид эдгээр зочдыг одоо хурин оролцуулж байна. За Монгол Улсын засгийн газраас 1072 хувьцааг одоо өвлүүлэх ийм одоо тогтоол гарсны дагуу 6 сарын 1-ээс энэхүү ажил эхэлж байгаа. Үүнтэй холбогдуулан хөдөө орон нутгуудад ер нь одоо эрсэнс таван толгой хувьцааг одоо хэрхэн яаж өвлүүлэх талаар одоо ажлын хэсэг гараад бас Хинтээ аймагт өнөөдөр ажиллаж байна гэж бас ойлголоо. За ингээд засгийн газрын энэхүү одоо журам тогтоолоор өмнө болоо насварсан хүнд бол өвлөгддөггүй байсан бол одоо ингээд шин журам тогтоолоороо 6 сарын 1-ээс эхэлж байгаатай холбогдуулан за хүмүүс одоо 1072 хувьцааг одоо хэрхэн өвлөхийн, за яаж натратаар батлуулахыг, за дээрэс нь одоо өмнө өөр одоо хувьцаат компанид байгаа энэ хувьцаануудаа яаж одоо өөр бусад одоо төрлийн одоо энэ хувьцааны компани руу шилжүүлэхий гэдэг ийм мэдээлэл ер нь бол дотмог байсан. Ялангуяа манай өндөр хинтээчүүд Өндөрхаан инвест гэдэг одоо брокер дэлгэрэн компанидар нэлээд одоо эргэлзээтэй мэдээлэл дотмог байснаас үүдэж бас асуудлууд бас нэлээд хил мэдээллийн байгууллагуудаар тодруулж өгөөч гэсэн бас хүсэлтүүд бас ирж байсан. Ингээд бид яг одоо Эрдэнэс 5 толгой компани ахлах мэргэжилтэн Дамжинж авыг студид уран оролцуулж байна. За мөн нөгөөтэйгүр Хинтээ аймгийн Натратын салбарын дарга оюун цэцэг, за Сентли банк ба санхүүгийн байгууллагын зээлийн мэргэжилтэн Дорж Жүгдөр нар мэдээллийг та бүхэндээ хүргэнэ. За ингээд та бүхэн энэхүү одоо мэдээлэлээр 1072 хувьцаа хэрхэн өвлүүлэхий, за яаж дансаа нэхий, яаж одоо нафтратор батлуулж өвлүүлэхий, татгалзахыг гэдэг энэ мэдээллийг цогцоор навах учраас та бүхэн бас мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Яг одоогийн нөхцөл байдлаар бол нэлээд одоо эрэлт хэрэгцээтэй мэдээлэл байгаа учраас та бүхэн бас ингээ анхаарлаа хандуулж бас энэхүү ярилцлагыг үзээсэй гэж бас бодож байна. Ингээд Эрдэнэс 5 толгой компани ахлах мэргэжилтэн Дамжинж автай бид уулзаж байна. За тэгэхээр ер нь одоо 6 сарын 1-ээс эхлэн 1072 хувьцаа өвлөх ажил ингээд ийхүү эхлэж байна гэж ойлголоо. Ер нь одоо Эрдэнэс 5 толгойн хувьцаа 2012 оноос хойш Монголын иргэдэд олгож ирсэн. Гэхдээ одоо хараахан өвлөгддөггүй байсныг одоо шинэ журам тогтоолоор одоо өвлөдөг болсон байна. Энэ талаар та мэдээлэл өгөх. За би бэж тээ. За юуны өмнө Өндөрхаанчуудаа өнөөдрийн мэндийг хүргье. За 2011 оноос 12 оноос ерөнхийдөө Эрдэнэс 5 толгой компани хувьцаа ерөнхийдөө иргэдэд тараагдж эхэлсэн байгаа. Тэгээд мөн энэ хувьцаатай холбоотойгоор 19, 22, 23, 24, 25 онд нэг 5 жилийн нөгөө ногдол ашиг байж иргэдэд ерөнхийдөө тараагдсан байгаа. За ер нь яг энэ хувьцааг ер нь олон жил ерөнхийдөө манай монголчууд ард иргэд ярьж байсан Эрдэнэс 5 толгой хувьцаа ингээ нас урсан иргэдийн хувьцааг ингээ өвлүүлж болдгоо юм уу? Энэ талаар ерөнхийдөө их иргэд асууж байсан. Эрдэнэс 5 толгой дэлхийн зах зээл дээр бонд гаргахын тулд одоо хоримтлогдсон хувьцаа буюу энэ нас урсан иргэдийн хувьцааг ер нь өвлүүлэх нь хамгийн зөв юм байна. Цаашдаа нээлттэй компани болох зорилготойгоор энэ иргэдийн хувьцааг ерөнхийдөө 2026 оны засгийн газрын 450-аас дэх тогтоолоор ерөнхийдөө иргэддээ өвлүүлэх нь маш зөв шийдвэр гэсэн үүднээс 6 сарын 2-оос 5-ны хооронд 21 аймаг 9 дүүргийн хэмжээнд улсын хэмжээнд ерөнхийдөө энэ хувьцаа өвлүүлэх талаар ажил явагдаж байгаа. За мөн тэгээд хувьцааны яг өвлөгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, өвийн маргаан, за энэ үн цаасны данс нэгтнэстэй холбоотой улсууд бусд мэдээллийг өгнө. За ер нь одоо жишээлбэл нас урсан аав ээж нь хичнээн үлдэгдэл хувьцаатай байна. За яаж мэдээллийг хаагур орж одоо мэдээллийг шалгах гэсэн үг тусдаа юм аппликейшн байна уу? Алиас UM Mongolia-аар нэвтрэх боломжтой байна уу? Иргэн та хувьцаа өвлөж авахын тулд хамгийн түрүүнд 1589 гэсэн дугаарт тухайн нас урсан иргэний регистрийн дугаарыг том кирилл үсгээр бичээд тэр хүн ямар үн цаасны компани дээр данстай байна, хэдэн ширхэг хувьцаатай байна гэсэн мэдээллийг хамгийн түрүүнд авах боломжтой. За дараагийн алхам бол ерөнхийдөө иргэн нас урсан иргэний хэдэн ширхэг хувьцааг өвлж авахын тулд нас урсан иргэний хамгийн сүүлд байсан оршин суугаа хаягийн газрын тодорхойлолт, хэрвээ үр хүүхэд нь юм уу айлсгүүл эхнэрний ах жаал гэр бүлийн лавлгаа хороо хорны тодорхойлолт, нас урсны гэрчилгээ. За нас урсны гэрчилгээний лавлгаа байхгүй болвол иргэний тухай хуулийн 500 нөгөө өвийн тухай хуулийн нөгөө 520 дугаар зүйлийн 521-ийн 2 хоёр заасан дагуу ерөнхийдөө төрөл садангийн лавлгааг штэ өөрийн биеэр иргэний бүртгэлийн газраас ерөнхийдөө төрөл садангийн лавлгааг бичилж авна. Бусд нь бол ерөнхийдөө бүгдийг
юугаар авах боломжтой, ийм Монголын системээр аваад авах боломжтой. За дараа энэ бүх бичиг баримтуудаа бүрдүүлээд ирээд одоо энэ юутай өвтэй холбоотой ахтууд одоо жишээ кейс ярил л да тавуулаа байлаа гэхэд ахын ч юм уу дүүн ч юм уу гадаадд байдаг. Өөрөө одоо эхнэр нь юм уу өөр хүүхд найл нэг нь өвлж авах гэж байгаа бол тухайн байгаа газар нутгийнхаа хамгийн ойр байгаа нотариатын газар буюу айлсгал консулын газар итгэмжлэлээ хийж өгөөд өвөөс татгалзаж бичгээ хийж өгөөд явах юм бол ямар нэгэн асуудал байхгүй. Өвлж авч байгаа хүн дээр бол хурдан шуурхай өвлөгднө гэсэн үг. Энэ ерөнхийдөө яг нэг 2026 оны 6 сарын 1-ээс 2027 оны 6 сарын 1 жилийн хугацаанд ерөнхийдөө үргэлжлэн өвтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг бол манай нотариусчдын техникийн дараа оюун цэцэгч илүү мэдээлэл дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хаа. Тэгэхээр ер нь бол энэ өв бол 1 жилийн хугацаанд ямар ч гэсэн өөр дээр ингээд аваач гэдэг юм тэрнээс тодорхой хугацаа заагаад байгаа юм гэж ойлголоо зөв үү? Тэгээ ерөнхийдөө яг энэ үйл ажиллагаа маань ерөнхийдөө бол засгийн газрын юугаар бол цаашдаа бол ингээд ерөнхийдөө явна. Эхний ээлжинд бол ямар ч гэсэн 1 жилийн хугацаанд ингээд өвөө хүлээгээд аваад ард иргэдийн одоо нэг олон жил асуусан юуг эхний ээлжинд 1 жилийн хугацаанд ямар ч байсан үйл ажиллагаа ингээд эхэлж байна гэж ойлгож байна. Ерөнхийдөө 2024 оноос хойш төрсэн иргэдэд хувьцаа өвлөгдөг, хувьцаа ер нь бичигдээг байгаа юм. Тэгээд ерөнхийдөө 11 оны 3 сарын 31-ээс хойших нас орсон бүх иргэд ерөнхийдөө иргэд бас би бас нотариусчдын техникийн дараагаас одоо нөгөө нас ороод 3 сар болсон иргэн биш үү? Тэр бол одоо өвийн тухай хуулиараа 1 жил хүлээж өв нээгдэн тийм ээ. За тэгээд нэмэлт тайлбарыг бол манай бусад хүмүүс өгчнөө. За баярлалаа. За тэгэхээр засгийн газрын тогтоолоор одоо өвлж авах юм боломж одоо нээгж байгаатай холбогдуулан энэ нотариачид нэлээд том үүрэг хүлээх нь гэж бас ойлголоо энэ талаар гэхээр өвөө одоо хүсэлтэд нээлгэх, татгалзах гэх мэтлэн олон шат амжилгууд явах юм шиг байна. Та мэдээлэл өрөхгүй одоо нотариат гэхээр зөвхөн танай дээр очих аймагт үйл ажиллагаа явуулж байгаа нотариатуудаар бүгдэн дээр нь очих боломжтой гэж бас харлаа. Тэгэхээр эхний ээлжинд очих байгаа хүмүүс маань ямар бичиг баримттай тий энэ талаар та мэдээллийг өгөхгүй юу? За манай Хинтээ аймгийн нотариатын салбарт бол хууль ёсны мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор 4 нотариат байдаг. Үүнээс Боорон дөр сумд 1 нотариат байгаа. Хинтээ аймгийн төвдөр 3 нотариат байдаг. Тэрнээс одоогоор бол 2 нотариат нь үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр хамгийн түрүүн энэ өв хүлээн авах хүсэлтээ гаргахын тулд энэ хүмүүс холбогдох сүүлийн оршин сууж байгаа багийнхаа даргын тодорхойлтыг тэгээд нас орсны гэрчлэгээ эхнэр нь бол гэрцний лавлгаа, хүүхдүүд нь бол төрсний гэрчлэгээний лавлгаа холбогдох бичиг баримттайгаа ирж нотариатад хүсэлтээ гаргана. Тэгэхээр Монгол Улсын иргэний хуульд болохоор хамт амьдарч ирсэн өвлөгчийн хувьд бол 3 сарын дотор татгалзаагүй бол өвийг хүлээж авсан тооц заалттай хамт амьдраагүй өвлөгчийн тухайд 1 жил хүлээдэг иргэний хуулийн одоо ийм хугацаа байгаамаа. Тэгэхээр энд нэг өнөө маргаашгүй ямаа нээлгүүлэх ёстой байна гэдээ яарад бачимдаад авах шаардлагагүй хуулийнхаа хугацаанд хүсэлтээ гаргана. Өвлж авах хүсэлт гаргахдаа өвлж авах өвлөгч өөрөө хүрээд ирэхээс гадна өвлөхөөс татгалзах хүсэлтүүдээ Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хаанч байгаа нотариатад хандаж өвс татгалзах хүсэлтээ гаргаж болох юм байгаамаа. Тэгэхээр Монгол Улсын нотариатад цахим системтэй болсон мөн дипломат төлөөлөгчийн газрын өвс татгалзсан хүсэлтүүд бас мөн цахим болсон учраас энэ өөр газарт байгаа өвлөгч нар манай аймгийн бусад өвлөгч нар гэсэн бусад газрын нотариат нар хандаад өвс татгалзах хүсэлтүүдээ гаргуулаад тэрийгэ бид нар хүлээж авч болох юм байгаа. Тэрнээс гадна гол нь Монгол Улсын сүйд оршин суугаа хаягийн бүтэлгээ Хинтээ аймгийн энэ бол 3050 хүн нас орсон байна. 2011 оны 3 сарын 31-ээс хойш. Тиймээс энэ 3050 хүн өвөө нээлгүүлэх бүрэн боломж нь нээгдсэн байна. Тэгээ 1-р ээлжийн өвлөгч ихлээр нас орсон хүний эхнэр нөхөр хүүхдүүд мөн тэр хүний төрүүлсэн эцэг их 1-р ээлжийн өвлөгч болдог. Тэгэхээр энэ 1-р ээлжийн өвлөгчөөс бүх өвлөгчөөс татгалзал хүсэлтийг авсны үндсэн дээр өвийн гэрчлэгийг манайх олгоно. Өвийн гэрчлэгээ олгохдоо бүр өвлж авч байгаа хүний хувьцааныхын дансыг нээлгсэн байдаг учраас манай өвийн гэрчлэгээ энэ жил их онцлог байгаа. Шууд брокерийн бүсэд өвийг бичиж өгөөд
цахимаар шилжүүлгийг хийж өгөөд өөрөөр энэ үйл ажиллагаа эхнээсээ дуустал нотариатын системээр үйл ажиллагаагаа хийсний үндсэн дээр нөгөө хүний 750 хувьцаа ч юм уу 1072 хувьцаа нөхөн олгор нь уг хүний дансанд шилжиж орох ийм байдалтай байгаа. Энэ бүх үйл ажиллагааны процедурыг хууль зүйн дагуу хийгдээд манай цахим үйл ажиллагаа нь бэлэн болоод байна. Ямар нэгэн нэмэлт өн төлбөр гэдэг юм уу нотариатын одоо тэр үйлчлэлийн төлбөрүүд юу ямар байна? Монгол Улсын хууль зүйн яамны сайдын тушаалаар үнийн дүнгийн 1% өвийн гэрчлэгээ олгодог. Өвдөх эрхийн татгалзсан хүсэлтэн дээр мөн хууль зүйн сайдын тушаалын дагуу юм авдаг. Энэ шаардлагын дагуу хураамжаа авна. Энэ нэг тийм айхтар олон төгрөг болохгүй. Нэг ойролцоогоор 30-аад мянган төгрөг өвөөс татгалзсан хүсэлтэн 15 мянган төгрөг ч юм уу тийм заавартай хууль зүйн яамны сайдынхаа зааврын дагуу тэр хураамжийг төлдөг юм аа. Өөр нэмэлт мэдээлэл байгаа үү тань? За хамгийн гол нь одоо манай багийн дараанаар оршин суугчийн оршин сууж байгаа сүүлийн хаягийн тодорхойлолтыг өгөх ёстой. Энэ дээр бол их хариуцлагатай одоо өрхийн бүртгэлийн дэвтэр хоомсоо үндэслээд тухайн нас барсан иргэн болон өвлж авах гэж байгаа хүмүүсийн иргэний өмнөхний хүн амын өрхийн бүртгэлийг үндэслэж багийн дараанаар тодорхойлолтоо гаргаж өгөх ёстой. За манай аймгийн тухайд бол зарим багууд дээр зарим сумдад өрхийн бүртгэлийг бас жоохон гүйцэд хөтлөөгүй, гүйцэд одоо хийгээгүй үйл ажиллагаанаас бол жоохон хүндрэл гардаг. Гэхдээ сүүлийн үед энэ үйл ажиллагаа бол их төлөвшөж гайгүй болж байгаа. Тийм учраас багийн дарганараас оршин суух хаягийн тодорхойлолт авах гол шалтгаан нь хамт амьдарчсэн хүмүүсийн хувьд нэг өөр хугацаатай, бусад өвлөгч нарын хувьд өөр хугацаатай байдаг учраас энэ тодорхойлолтыг маш үнэн зөв гаргаж өгөх ёстой. За ингээд одоо тухайн 1072 хувьцаа маань брокер дилерийн компанид ингээд данс нээгдээд одоо бит бусаар одоо битэнд гээд байж идэг гэж ойлгодог тийм. Гэтэл Өндөрхаанчууд маань ихэвчлэн Өндөрхаан инвест ингээд брокер дилерийн компанид одоо нээсэн байдаг. Гэвтэл Өндөрхаан инвест брокер дилерийн компани маань яг одоо ингээд өөрийн гэсэн одоо юу гэдэг нь офис байхгүй хүмүүс нэлээд эргэлзээ төрүүлээд байна л да. Тэгэхээр яагаад энд сендли ирээд одоо бас мэдээлэл өгж байгаа гэхээр та бас мэдээлэл өгөхгүй юу? За брокер дилерийн компаниудаас шилжүүлэх боломжтой. Тэгээ өөр бусад одоо брокер дилер компани банк санхүүгийн байгууллаар шилжүүлэх боломжтой боيو танах өөрөө брокер дилерийн компанитай гэж ойлголоо зүг үү? За манайх болохоор MFG буюу Монголын Fintech Group гэдэг групп компани байгаа. Манайх бол Хинтээ аймагт Сендли банк санхүүгийн байгууллага одоо 18 оноос хойш үйл ажиллагаагаа явуулаад явж байгаа. За тэгээд манай бас группийн нэг охин компани болох Stock Club гэдэг үнд цаасны брокер дилерийн компани бас энэ Сендли банкцынхаа үйл ажиллагаатай давхар үйл ажиллагаагаа хөдөө орон нутгуудад ингээд явуулж идэг. Манайх болохоор үнд цаасны одоо данс нэг хувьцаанд арилжаанд оролцох гэдэг энэ бүх үйлчлэгийг HiPix аппликейшнээр дамжуулаад цахимаар ингэж хүргэдэг ийм компани байна. Одоо энэ нөгөө 1072 хувьцаа одоо ингээд нөгөө өвлөгж байгаатай холбоотойгоор хүмүүс маань хаана очиж дансаа нийлэх вэ гэсэн юм эргэлзээтэй байгаа учраас манайх бол Монгол банкны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг. Сендли банкс гэдэг санхүүгийн байгууллага тэнд ирээд дансаа нийлгэж болно. Тэгээ босод одоо өөр газар дансаа нийлгцэн байгаа хүмүүс Сендли Stock Club руугаа шилжүүлээд цахимаар яг хувьцаагаа хянаад явж иж болно гэсэн үг байхгүй. За тийм. Өөр брокер дилерийн компанийнхаа юуг танах руу шилжүүлэх боломжтой. Тэгэхэд ямар ажиллагаа шаардлагатай вэ? Эхний ээлжинд одоо манай хүмүүс нөгөө энэ 1072 хувьцаатайгаар нэлээдгүй очор юм юу үүсч магадгүй л дээ. Тэгэхээр HiPix аппликейшнээ татаад эхний ээлжинд бүртгэлээ баталгаажуулаад ирэх юм бол дансны үйл ажиллагаа нь бол 24-аас 72 цагийн дотор нэг үнцаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр данс нээгдээд тэгээд бусад одоо нэг арилжаанд оролцох эрх нь үүсээд явна гэсэн үг. Тийм бусад газраас нөгөө Stock Club-ийнхаа данс руу шилжүүлж авах хин хаана хэдэн дөргөний данс юу хувьцаатай байгаа гэдгээ хянаад явах бусад нөгөө үнцаасны одоо бусад хувьцаат компаниудын одоо хувьцаанаас худалдаж авах арилжаанд оролцох гэдэг нэг одоо аппликейшнээр дамжуулаад бүх одоо энэ үнцаасны арилжаанд нэг дороос оролцох боломжтой ийм үйлчлэгийг үзүүлдэг компани байна. Хинтээ аймгийн одоо яг энэ 1072 хувьцаатай холбогдуулан танай дээр хэр олон хувьцаа эзэмших дансаа нээсэн байдгийг. За өнөөдрөөс л хүмүүс сурж орж ирж байна. Тэгээд нөгөө ийм Монголоод зарим хүмүүс одоо жоохон настай хүмүүс ч юм уу бүртгэлгүй тийм хүмүүс байгаад байна.
Тэгэхээр нөгөө HyperX аппликейшн маань нөгөө e-Mongolia-гаар баталгааждаг учраас эхний ээлжинд аппликейшнээ татаж бүртгүүлээд e-Mongolia-да бүртгүүлсэн байх юм бол манай дээр ирэхэд бол ямар нөгөө очир дугааргүй бидэд зөвлөө дансын нэгээд өгөхөд бэлэн байгаа. Тэгэхээр одоо байхгүй байгаа энд үйл ажиллагаа явуулахгүй байгаа тэр брокер дилеринг компаниудын дансын хувьцааг одоо танаар шилжүүлэхэд ямар нэгэн асуудалгүй гэж ойлгож болох уу? Тийм болно. Одоо нэг 1580 руу эргээсдийн дугаараа явуулахлаар одоо хаана хэдэн төгрөгийн хувьцаатай байна вэ гэдг нь мессежээр хүрээд ирэхлээр одоо нөгөө манай аппликейшн дээр ороод за аль компаниас одоо өөрөлдөгөө шилжүүлж одоо энэ stock club руугаа шилжүүлж авах гэж байгаа юм бэ гэдг нь гараад ирнэ. Тэгээл тэн дээрээс өөрөө цахимаар одоо гүлгээгээ явуучих боломжтой. Данс нэхэд үйлчлэгээний төлбөр гэж. За үйлчлэгээний төлбөр насанд хүрсэн хүн бол 15 мянган төгрөгөөр данс нэгдэнэ. Хүүхэд бол 5 мянгаар нэгддэг. Насанд хүрсэн хүн болохоор ирээд дансаа шууд нийлгүүлээд дансанд баталгаажсны 24-оос 72 цагийн дотор баталгаажсны дараа хүүхдүүдийнхаа төрсний гэрчлэгийг авчираад өөрөө хүүхдүүд дээрээ дансаа нэгээд явах боломжтой. За ер нь Эрдэнэс 5 толгойн одоо хувьцат компани ер нь Ops гэдэг юм уу те Хинтээ аймагт хариуцдаг ажилтан гэж ер нь байх уу? Тийм юм ерөөдөө байхгүй. Манайх бол төв дээр уулуурхаан чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани. Сая ерөөдөө нэсний хүн бас хэлж байгаа шиг байна. Ерөнхийдөө яг настай хүмүүс одоо өөрсдөө утас мөцсөөрөө орж яддаг хүмүүс л ерөнхийдөө данс нээдэг гэдэг. Ер нь e-Mongolia-гаар бол ерөнхийдөө данс нээх бол бүрэн боломжтой. Одоо e-Mongolia-гийн пропрайс руу ороод үн цаас гэсэн юм дээр дотроо үн цаасны компаниуд бол нээлттэй олон байгаа. Тэрийг бас иргэд бас юу тех боломжгүй улсууд манай аймагт одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа. Сентли хүмүүстэр очих боломжтой. За баярлалаа. За ингээд та бүхэн одоо үнэт цастай холбоотой мэдээллийг авахыг хүсвэл аймгийн засаг дарганы тамгын газрын санхүүгийн зохицуулах хорооны мэрэгжилтэн наран цацралтай холбогдож та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг болон үнэт цастай холбоотой мэдээллийг авах боломж бас бүрдэж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Ингээд та бүхэн 1072 хувьцаа өглөж байгаатай холбогдуулан та бүхэн одоо энэ заагцсан хугацаанд одоо бичиг баримтаа бүрдүүлээд нотрот болон за мөн одоо тухайн брокер дилеринг компани шилжүүлэх гэж байгаа бол одоо хүссэн брокер дилеринг компани руугаа шилжүүлэх юм бас боломжтой байгаа гэдгийг хэллээ. За ингээд Монгол Улсын засгийн газраас одоо 1072 хувьцааг өвлүүлэх ажил ийхүү одоо 6 сарын 1-ээс аль бие усаар бас эхлэж байгаа учраас та бүхэн бас энэхүү одоо жилийн хугацаанд бас цаг хугацаанд амжаад бас авах боломжтой. Гэхдээ нөгөө жил гэж байгаа маань эхний ээлжинд бас ингээд жилийн хугацаанд бас нэг явуулаад үзье. Ер нь бол энэ маань бол хизээд одоо нээлэхэд бас бэлэн гэдгийг бас хэллээ. Ер нь бол 2011 оноос хойш Монгол Хинтээ аймгийн хэмжээнд 3000 гаруй хүн насарсан гэсэн юм бүртгэлтэй байгаа юм байна. Эдгэр хүмүүсийн ар гэр хамаатан садан үр хөхөд ачцэн нарнаас энэхүү одоо 1072 хувьцааг өвлж авах юм боломж бас бүрдэж байгаа учраас та бүхэн бас натрат болон бусад зүйлээс тодруулалт мэдээлэл аваад та бүхэн бичиг баримтаа одоо бүрдүүлээрэ гэдгийг бас хэлмээр байна. За мөн одоо шинээр та бүхэн бас данс нээлэх гэж байгаа бол Сентли банк ус санхүүгийн байгууллагатай холбогдсон тухайн байгууллага маань Монгол банкны нэг давхарт үйл ажиллагаа явуулж байна гэсэн ийм мэдээллийг та бүхэндээ хүргэж байна. Ингээд анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа.